Газ шаардлага 10 газ болдог. Тэгвэл газ авчих гэж байна. Энэ юу юм шүү? Юу ч юм. Соронзол үлдсэн байл. За мик ашиглана. Нэгэд тээвэрчт та нар энэ дээр гарын зур яваад байгаа юм байл шүү дээ. Энэ дээр зур нэгд. За Эрдэнэс 5-7 дээр ирсэн байна. Хувьцаа эзэмшдэг компани дээр ирлээ. Би чи нэг юмны араас явал тэгэл тулд шаадсан шүү дээ. Дамаа энэ ирэх мэдлэг хулгайч нартай энэ тулд явахгүй бол эднэр чи ерөөсө гөлийг алга болчдөг байхгүй. За мик хийнэ гэж байгаа. Мик хийн. За энд ингээд биеэрээ хохирсон нэг хүн ирсэн байгаа. Удахгүй та бүхэнд харуулъя. Дуракуд байна. Танаа. Бидний хувьцаанаас цус орж байгаа гэдэг хулгайч нар байна. Чи юу юм? Өндөр цалин авдаг нэг хийцгүй гэдэг хулгайч нар байгаа шүү дээ. Одоо 11-ээс хуралтай. Та нарын хуралч юу вэ? Ордон ороод иргэн. За энэ боёго залгая. Боё залгасан шүү. Очта. Байна сонсож байна. Боё сонсож байна. 1 2 Энэ хамар юм билээ өөрхий. Тай орж ирж байна. Асуудал байгаа шүү дээ. За энэ хараа. Энд ингээд жолооч нар маань өөрхий ингээд шаардлага өгөхөөр ирсэн байна. За энэ жолоочуд өөрийнхөө биеэр хохироод ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон юм байна. За энэ жолооч бол яг үгээр одоо Монголын Эрдэнэсийн нэр барьсан паразит вампируудаас нөхөө олгороо нэх ёстой. Тэр даваа далаа гэдэг далаа вампир Эрдэнэс Монголын нэр барьсан. Тэр улгаач 35 саяын цалинтай. За ахынд өөрийгөө танилцуулаарай. Тэгээ чамд одоо нөхөө олгор молгор янз бүрийн өгсөн үү? Юу ч байхгүй. За гүрвч яг одоо улсаас чи өөрөө нийгмийн даатгал төлж байгаа юм чинь орох юмдаа орж байгаа юм. Бэлмөнгөөр явдаг. Бэлмөнгөнд явдаг байсан. Яг энэ 18 оноос нийгмийн Жохо цаашаа зогсчих юм да. Ингээ хараад офши чи ингээ өөрийгөө бүтэн харуулцдаг ба. Тэг яарэ. Чанга яраарэ. Тэгээд ер нь 18 оноос хөл энэ байгуулж нийгмийн даатгалтай болсон. За энэ нөгөө бидний уурхаан гүйцэтгэх захирал. Чи жинхэнэ л жинхлээгүй лөө? Жинхлээгүй. Тэг сонгон шалгаруулалт зарлах хэрэгтэй. За ингэнэ маш зогсноо. За дээр ирээд ингээд жолооч нар уулзалт хийсэн чи тэрнээс ямар арга хэмжээ авч ирэх гэж үү та захирал юу гээгүй лөө. Тэгээд ингээд ирээд лайвдад явж л хулгайч нар гэсэн байдалтай хандаад байна үгүй юу? За ерөнхийдөө бол сүүлийн өдрүүдэд ялангуяа 4 сард бол түвшний үн нэмэгдэж байгаа холбоотой манай одоо хөргөж хүнстэй Virgin TV дээр бол нөгөө хямдхан авсан бүх гэрээнүүдийг нэг хугацаанд зогсоогоод за дахиад сонгон шалгаруулалт хийгээ явж байгаа. Энэ хүрээндээ бол одоо жишээлбэл тонн километр нь 105 төгрөгөөр шалгарч ирсэн болвол сүүлийн 4 сард бол 130 гэдэг одоо нөгөө бусад зардлуудад нэмэгдэж явж байгаа. Жолоочдын шаардлага гэдэг бас хэлж байгаа шүү дээ. Жолооч нарын хувьд одоо нөгөө аж ахуйн нэгжүүдтэйгээ бүгд хэрэгт явж байгаа. Одоо ингээд
ялангуяа амны гэрээний үн те хуучин одоо гэрээнүүдийн үн бол 70 он 80 он гэдэг явдсан шүү дээ. Хэд хэдэн удаа 3 удаа одоо тээврийн зардлыг манайхаас судалдаа авч шахал шаардлага хөрвүүлэх замаар бол нэмж өгч ирсэн. Нэмж өгөх болгоно нөгөө тухайн ашгийг нь бол яг хувь жолооч дээр бол одоо юм яг үнэндээ алга. Тэгэхээр одоо үйлдвэрчний хэвлэл одоо энэ бүх талуудыг нэгдэл тавих хэрэгтэй. Нөгөө одоо хэд хэдэн мас ууштай. Аж ахуй нэгж, жол авч, тийм худалдаа авч. Тэгэхээр бүгдээрээ нэг талаа гараад энэ асуудлуудыг нэг талд нь шийдэх хэрэгтэй. Замын нөхцөл байдал бол нөгөө хүнд байгааг бол бүгдээрээ мэдж байгаа. Манай зүгээс бол нөгөө зам эзэмшиж байгаа зам ачаал хариуцлага гашин суутай замлаа бол жил болгон шаардлага хөрвүүлдэг. Ядаж нөгөө 7 сард нөгөө нэг эрчим нэмэгдээл ирэхээр засаад эхэлдэг шүү дээ. Тэгээд нөхөө тойрж байгаа л нэг бас лаваар гаргадаг. За тэгээд нөгөө даатгал нь ажилтгүй, даатгал нь үргэлж жолооч нараа буруутгадаг. Ингээд юм хүндрэлтэй юмнуудыг даатгалын салбар тэр зам хариуцагч байгууллагууд зам засж байгаа газрууд ингээд бүгд ингээд анхаарах хэрэгтэй. Бид нар бол ялгаа авахгүй замын чанар дээр анхаараа гэдэг ийм одоо шаардлага өгүүлдэг байж байна. Юу ч өөр гүйцэтгэгч тантай бол ганцхан юм ярина. Жолооч нарын тээврийн хөлс. Тэр зам амныг ярихгүй. Замын чи ярих тэр тусдаа. Зах зээлийнхаа угаар одоо сая жишээ 4 сард бол нэмэгдээ явж байна. Худалдаа өгч буюу нөгөө тээврийн өөрсдөө зохион байгуулдаг газруудтай бид нар бас яг энэ одоо тээврийн хашин талаар дахиад хилцэл ихтэл бэлэн байгаа. Хилцэлтэй ажиллагаантай оролдоо. Ийм байхгүй та. Шаардлагуудыг бол үргэлж хөрвүүлж байгаа. Энэ ингээд уурхал дээр байгаа нүүрс байгаа заяа. Энэ нүүрсийг одоо та нар шууд тээврийн хөлстэй одоо худалдаа авч хятад компани зарчаад байгаа байхгүй. Тэгэнгүүт хятад компани энэ жолооч нарт улны үн өгөөд ингэж жолооч нар өөрсдөө уул гэдэг үгийг оруулаад яриад штэ. Тэгэхээр та нар хужаа компанитайгаа гэрээ ихтэй тээврийнхаа зардлыг хангалттай гасаад жолооч нартаа машингүй жолоочдод бол уртын тээвэр тэр, богны тээвэр тэд гээд тарифын стандартын дагуу гаргаад өчгөл гэж байгаа. Суудах чагаад мөн үү? Ийм л юм нэхэд байгаа шүү. Энэ дээр ажил хийлдэг. Гэрээ нь ачиж өгөөд болох. Чи болоо гэд ингээд би чамаас нэг юм гэрээ нь 11 онд байгуулагдсан. Бид нар яг энэ асуултаа одоо нугалтаа авч буюу. Чи тээврийн зардлаа өнөөдөр жолооч нараа хүсэлтээр ингэж компани худалдаа авч компани дуулж ирж байгаа. Тээврийн зардлынхаа улны үнийг өгөөд байна. Та нар энэ дээр асуудлаа хатгаж хэлцээ гэж бодсон шүү дээ. салинжуух тэгвэл танаад сийжлүүлж өгөхгүй. Ийм гаргаж байгаа. Энэ ч яриад Тэр шаардлагыг бол би нэг одоо жишээ зам тээврийн салбар ой би нэг юм чамаас асуугаа тий. Одоо та нар тонн километрийн 130 төгрөг болголоо гэж байна. Гэтэл замдаа биш ээ. чи зам өсөлтөөр биш ээ. Зам тээврийн сайтын хамгийн сүүлийн тушаал байгаа. 22 оны тушаал. Тонн километр нь 350 төгрөг хүртэл байх ёстой шүү. Яагаад би тэгж байгаа юм гэхээр нэг нь Монгол улсад мөрдөж байгаа автотээврийн мэрэгжлийн автотээврийн салбарыг таньж байгаа зүйл тийм. Наад чи өөрөө сайтын тушаалаа гаргаад ингээд жишг тарифаа тогтоогоод өгсөн. 3 зэрэгэлтээ тогтоож байгаа. Гэтэл та нар аль болохоор хамгийн доош нь уралдуулдаг ямар тохиолдол вэ? Дээрээс нь шүү дээ. Та нар хэлдэг байхгүй тооноор нь тооцож ингэж явж байгаа учраас хятад нь хүртэл шоолоод байгаа шүү. Та нар тооноор нь тооцож явахд ингэхгүй гэдэг. Гэтэл 225 км за цагаан хад хүртэл гэж бодъё. Ингээд бодоход та нар 225 км та нар тонны 350 төгрөгөөр ингээд тооцоо бодох юм бол нэг ирээсэндээ 10 сая төгрөг авна. 10 сая төгрөг авна. Тэгэх юм бол нөгөө талдаа эдний бас яриад байгаа. За цалин нийт ордгын хэдэн хувь байх юм? Энэгээр ингээд төшөөд явах юм бол эдгээр чи өөрснөө. Гэхдээ хоёр талтай. Би чамд бүр дахиад тайлбарлая. За өөрийнхөө нэг л танилцуулаад хайшаар Батбаатар хаан. За намайг Батбаатар гэдэг Монгол улсын зөвлөх инженер. Автотээврийн тий? Тээврийн зөвлөх инженер мэргэжсэн шинжээч. Гэхдээ би яагаад энийг ингэж өнөөдөр ирж энд сууж тав хүлээ ярих гэж байгаа гэхээр энэ тээврийг эхлүүлсэн хүн би мэргэжилтэн байж байхдаа эхлүүлж ийлээ. 2004 онд. Эннээс хойш Тийшээ харагдах. бүх зүйлүүд шал ондоо мөнгө одоо юм байсан. Хажуудаас гүлрээд тах. Тэр үед алдаж онжсэн бүх юмуд байдаг бол бас би энэ та нартай эрд нэгдэж байгаагийн нэг хэлбэр нь бол засах хэрэгтэй юм аа. Хэрэг урд нь алдаж байсан бол дараа нь засах хэрэгтэй гэдэг. Анх чамайг би чиний өрөөнд хүртэл орж ирж ярьж ирсэн юм байна шүү дээ. Та нар 22 онд буруу тийш яваад байна.
Монгол хятадын хэлцээр нь байна, автоврийн хууль нь байна. Энийг мөрдөлтөө. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хятадууд 1 метр ч гэсэн явхад зөвхөн Монгол улсын хуулиар үйлчлэнэ гэдэг олон улсын гэрээ хэлцээр дээр нь хүртэл байж байгаа та нар хятадын хуулиараа яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар шүү дээ ийм 22 онд, 21 онд анх та нарыг тендер зарлаж байгаа. Та нар яаж ийсэн гэхээр тендерийн 350 гутаа доош нь урдуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр би нүүрсээ авч байгаа хятад хүн 60 төгрөгөөр ч саавна. Яг ингэж унгаасан. Зориудаар тэгж унгаасан байхгүй юу? Тэгээд би ирж хэлж ийсэн. Ганцхан яадаг вөхөр одоо энэ байж байгаа жолооч нар дээр нэг л юм байдаг байхгүй юу? Хувь тэрэгтэй жолооч нар нэгдсэн нэг компани байдаг. Жолоочийн асуудлыг хүсэн гасны шагнал энэ хөгжлийн бэрхшээлтэй болсон өчигдөр 5 хүн насварлаа. Чи мэдж байгаа. Тэгэхээр өсрөө. Өчигдөр нэг Зэрэгтэй осол болсон байл. та нар өөрсдөө жижиг машин Монгол улс мөсөж байгаа хууль тогтоомжоо биелүүлэхгүй бол дуурахад явж ирсэн. биелүүлэхийг шаардахгүй бол эдгээр юу хийх юм? Компани 2 хуваагдсан байгаа. Өөрийн хөрөнгөөр яасан компаниуд байгаа. Бүх машин өөрийн хөрөнгө. Жолооч нар машинтай болоод 2004 оноос хойш явсан чинь 2009 оноос эхлээд жолооч нар өөрөө ховдод хэрэгтэй болсон. Энэ ховдод хэрэгтэй жолооч нар бас нэгдээд нэг хэдэн компани байгуулсан юм байгаа. Тэгэхээр яадаг вөхөр мөнгө чинь 95% нь хэрэг өөрийн тэрэгтэй бол бараг 95 за 70-80% өөрснөө авчиж болцсон. Гэтэл одоо салин гэж бодож байгаа жолооч нар яг эдний хэлээр улны өхөөс өөр замгүй. Та нарын бодлого чи өөрөө тэгж явуулаад байна шүү дээ. Тийм учраас би хилээд би одоо 5 жил 4 жилийн өмнө хэлсэн. Дээрээс нь би гашуус бад энэ автомобилийн замын асуудал дээр яагаад би мөнгө бүрднэ би чамдаар очиж тайлбарлая гэж хэлж байгаа юм. Энэ мөнгө биш дээ. Дараагийн замыг тавих бүх мөнгө олдсон. Одоо та нар бол мөнгө авах ямар ч үндэслэл байхгүй. Чи ингээд бодлоо. За хамгийн багаар замыг бол Эрдэнэс Монгол дээр орж ирнэ. Паразитуудтай, вампируудтай. Энэ үнэтэй гол нь зүгээр тээврийн хөлсөө одоо хасрын гарт салгаж өг гэдэг л юм. Энэ юм баггүй юу? За хуулиараа та нар ингэж хамтраад хууль эрх зүйн хүрээнд нь за жишг тариф гэхэд зам тээврийн чи яг жолооч тээврчтэй би чамд гаргалгаа гэж зүгээр хэлье. За би чамд заахгүй. Тэр чинь би чамд хэлчихье заяа. хамтраад Чи жолоочтой нэг зөвлөгөө хал талаас би чамтай марах гэж энэ дэрийг суугаагүй шүү дээ. Чи ангиж чи нүүрсээ зарахтаа тээврийн хөлстэй зараагүй. Чи тээврийн хөлстэй зараагүй. Ангиж. За чи би тооны $50 зарлаа. За тэгвэл одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр тээвэрлэхэд тээврийн хөлс нь ийм үнэтэй шүү гэд нэмэх хэрэгтэй байхгүй юу? Ингэж явахгүй та нар бүгдээр ингээ багтаацсан гэж худлаа яриад ах юм. Одоо энэ нүрсийг ингээд хожоод юутэй та нар шийдэнгүү Тэр яг үн жолооч дээр дээрэхэд чи ингэхгүй. За бид нар чи жоо монголчууд биеийн үнээр байна уу? Амны үнээр байна. Амны нүрс. Насраад яг дүрм журмыг нь засах хэрэгтэй бол засаад. Одоо энэ гэж шаардлага чинь жолооч нар аваад ирсэн байна те. Одоо хэдүүлээ яг нөгөө Энийг уншаад те. хууль дүрм. Та энийг уншаад та чи шаардлага ам дээр очих хэрэгтэй. Бүх бичсэн байна. Хөөе. Зам тээврийн яамд ингээд жолооч нар ингээд гар үсгээд зураад нэгдээд явж байгаа юм байна. Энэ хараа. Энэ гар үсгээд зурж эхэлж байна. Ерөнхий сайд учрал ингээд шаардлага бичсэн байна. За тэгээд Эрдэнэс 5 толгой гэдэг энэ танаа дээр ингээд бичсэн байна. Энэ хараа. Олон улсын хөдөлмөрчдийн хэв санааны нэгдлийн өдөр тийм үү 5 сарын 1-нд бичсэн байна. Экспортын нүүрсийн салбарт ажиллаж байгаа нийт 12,000 гаруй жолооч тээвэрчдийн нийтлэг эрх ашигыг хуулийн хүрээнд нийгмийн эрх ашигтай нийцүүлэн хамгаалж Монгол хүн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхээ эдлэх ажилтаа орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэ хүн шаардлагыг хургуулж байна. Сүүлийн үед Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниас биржи арилжаасан нүүрснийг өндөр үнээр зарж байгаа, борлуулалт нэмэгдэж байгаа тухай мэдээлэл хийх болсон. Гэтэл жолооч тээвэрчин залуус хэд хөдөлмөрийн хамгийн хүнд нөхцөл улс орны экспортын нүүрсний тээврийг тасралтуулахгүй тулд тээврийн хамгийн бага улны ханшаар өр зээлээс зээлийн хооронд өдөр шөнөгүй уурхаагаас хил хүртэл 250 гаруй км эвдрэл гэмтэл ихтэй стандартын бус замаар амь нас эрүүл мэндээрээ одоо эрүүл мэнд харж байгаа үз? Эрүүл мэндээр хохирын шатхуун дуугүй сэлбэг хэрэгсэл зардлаа өгч ар гэр амьдралаа ахуйдаа хүрэлцгүүц маш бага цалингаар хөдөлмөрлж байна. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж шатхууны үн нэмэгдэж өнөөдрийн байдлаар цагаан адны шатхууны үн 1 литр тутамд 5,300-аас 5,500 төгрөг хүрч тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэл бусад зардлууд дагаж өссөөр байхад Эрдэнэс 5 толгой өнөөдрийг хүртэл тээврийн үн ханшийг нэмэгдүүлэх зохицуулт хийхгүй байна.
ийм шатхууны үнийн өсөлттэй холбоотой урт болон богино биржийн нүүрсний тээврийн үн тариф ханшийг 7 хоногийн дотор нэмэгдүүлэхгүй цаашид жолооч тээвэрчид бид ажил хаях болсныг үгээр мэдэгдэж байна гэж байна. Гэвч хавсралтаар жолооч тээврийн ажилчдын үйлдвэрчний хэвэл жолооч тээвэрчид тус шаардлагачд гарын үсэг зурсан болно гэдэг одоо ингээд зураад явж байна. Урд бол энэ хуудас бол жолооч нар өөрсдөө зураад явж байгаа юм байна. Энэ шаардлагуудыг аваад ажиллаа хийж байгаа байхгүй чамаа. Тэгэхээр чи юу ч хийгээгүй ингээд хамтраад хийгээд үгүй чи ингээд лайвер орохоор ингээд худлаа бахан юмнууд хийж байгаа шүү дээ. бүлтүүлж шаагаад байгаа. Чи өнөөдөр бид нар түрүү хоногт ирсэн. Тэр ордыг юу хийж байгаа? Компани дотор талын юмнууд дээр бол бид нөгөө шууд оролцоход хэцүү гэдэг Батбат их мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үйл ажиллагаа маань тээврийн компани, худалдаа авагч. За манайх бол ингээд координатороор ингээд шахшаардах юм бол үе үедээ яг энэ тээвэрч жолоочны ирсэн сандын дагуу ингээд хамтраад явдаг. Тэгээд тэр жишг тариф гэхээр хууль дүрмийн асуудал байгаа. Бид бол өнгөрсөн хугацаанд байсан гэрээнүүдэд зогсоод гэсэн хай. Зэрэг шампуу өөрөөр хэлбэл явж байгаа. Түрүү 7 хоног бид нэр уулзсан мөн үү? Тэрнээс хойш яг юу хийвэ өөрөө? Харин бид хэд нөгөө түүш хямд юу гээгүй вэ? Үгүй чи ингэх тоххой. За одоо ингээд нэмэгдээд энэ шаардлага одоо биржийн үнэ одоо жолооч нар нэмж ирсээр байна. Чи одоо ингэх ёстой шүү дээ. За жолооч нар ингэж байна. Нөгөө компаниуд руу албан тушаалт түүх ёстой шүү дээ. За ингээд гопэзэтрэн тийм үү. Одоо шатхууны үн нэмэгдлээ, шатхуун дагаад над нар бичсэн байгаа сте. Одоо дугуйс хэлбэг хэрэгслийн үн нэмэгдэж байна. Эний тэрийгээр тэгээ одоо тээврийнхаа одоо нүүрсний үн дээрээс гарсдаг нь тээвэрчдийн үнийг тусад гаргая. Ингээд чи нөгөө компанид руу бичих өгсөн юм уу? Үгүй өгөлт ингээ хэлдэг. Би чинь ажиллаж байгаа гэдэг холбоотой хууль тогтоомжийн хуваарьнд ажиллаж байгаа хамтраад яг Гэхдээ би зэрэг чи төр сууж байгаа. Би чам зүгээр би одоо ингээд өөр зөвлөгөө өгч чи дүүр. чи бачи хой. Үгүй чи энэ жолооч нар ирчээд байхад ингээд хаяад байгаа шагнал гардуул нь хуралтайгаа хуцаад байгаа. Та нар 36 жил хурал хийлээ хүүрээгээ өгдөг юм бэ. Одоо энэ дахир дотоо энэ жолооч ирсэн байна. Жолооч нарын төлөөлөл ирж байна. Энэ одоо тээврийн авцаа, тээврийн салбарын мэрэгсэн инженер ирлээ шүү дээ чи. Гэхдээ чи өөрөө наадах авч чи нөдөн чи ингээд илжигний чихэн датийсэн цусийсэн зэгсрөөд шүү дээ чи. Би чамдар 4 хоног тэрэг чи тээврийн зардлын үн тарифаа нэмэгдүүлээгээд хөөс тусна авц салгая гээд Хүчээр хятад компаниудтайгаа дуудаж ирээ сирэний ард суул та. Чи тендер зарлах гэхийнхээ орондоо штэ. Яг энэ мөнгө хэлтний яг Хүчээр тээврийн зардлыг тусна гаргахад ажил хийлдэ. Чадахгүй зайлттай чи. Дээрээс юм бирж дээрээс үнэн тогтооч. Тээврийн өсөлт эртээ тийм тусдаа явах хэвээр. Чи Монгол хятад чи тээврийн өсөлт тусдаа гаргах талаар ямар ажил хийсэн юм бэ? Тээврийн өсөлтөнд тусна гаргах талаар ажил хийж өгөх юм. тарифууд эртээ мөрдөхөд бол одоо болцоо байгаа. Чи мэдээж хууль тогтоомжийн хүрээнд бид нар шаардлага тавьж штэ. Хуулигаа дагуу хуулиараа ажил хийх. Мөнхөө хуулиар зөрчиж явуулах хөдөлгөөн Өш. яах вэ наа? Заавал хол Чи чадахгүй зайлттай хөөж цэрэн самбуу хөөе. Би чам татаргаад байгаа бол чамаг өнөөдөр энэ уурхаг супер ажил чамаас өөр чадахгүй чи хэлээд байгаа. Чи юунд яваад байгаа юм бөөш? Хөөе. Чи юунд яваад байгаа юм бэ? Чи нааш ангас зогсоод. Чи ажлыг их л цаад биржийн үнээр гэрээ хийсэн компаниудаа дуудаж ирээд тээврийн асуудлаа яригээд асуудал болгоод ярилтаа чи. бид нар амны худалдаа авч нартай уулзалтуудыг хийж байгаа тээврийн ашиг. Гэхдээ дуудаж ирээд эднэрийг суулгаж байгаа ярилтаа чи. Өчнөө удаа хамтраад Худлаа гуцаад дарах гэхээр biz хөл галгаа гуцхаар зүтгэх чи. Гэхдээ чи хизээ дараагийн юу гэх юм бэ? бид нар худалдаа авч нартай Чиний хувийн компани биш шүү. Болохгүй л чи. Гэхдээ нүүрлүү тулгаад байх юм балга миг авч шүү. Чи ярилтаа. Чамааг би хувийн компани ажил хийж байвал чамтай уулзах шаардлага байхгүй заяа. нэг нь бол амны буюу хуучин гэрээ бол. Гэдэг дуудаж ирээд ажил болгооч тээ. Бид нар уулзалт ярьсуудыг хийж Хөө шинэ саяны хөгжлийн бэрхшээлтэй байж байгаарай. Хөөе. Одоо Эрдэнэс Монгол дээр очино. хамааралтай харилцаануудыг шууд ингээд бид нар шиг юм шиг ингэж Чи шийдэхгүй энэ ажлаа өгөө зайлгүй. Хөө энэ араа. Ийм нэг золби юмнууд төрд байгаа болохоор ингээд та нар жолооч нарын төлөө юм хийхгүй. За зэрэг самбуу чи зүгээр зайл навшоо. Хөө шинэ нааш өрөөдөр. Оо энэ муу зэрэг самбуу бүтэхгүй гаач байна. Усных нь үдээс хойш та нар юус ажил хийхгүй. Нааш ороод рахын дөө. Сайн байна уу? Насэр. Одоо Эрдэнэс Монгол дээр очин заяа. Эрдэнэс Монгол дээр очиж даваа даа 35 сая цалин авч байгаа тэнцэнээс чи нөхөө олгороо нэгэн заяа. За манай жолооч нар ирсээр байна. Энэ жолооч нарын жоохон тэм зүг тооцоодоход Монгол улс ганц
Орлого оруулж байгаа хүмүүс шүү дээ. Тийм биз дээ. Энэ оруулаад та. Ахын дэ ороод одоо Эрдэнэс Монгол дээр очиж жолооч нар ирсээр байна. Даварцуулгаач бүр хаяагаараа авчих шүү дээ. Тэ? Яаж дээрлэхэд байгаа юм бэ? Тийм биз дээ. Та нар юу нэ? Бас нэг дарга нар нөө. За тийш ярих юм бол яриад та нэс. Тийш орыг нь. Хаш орох. Тэгээд нөгөө та юу сайн сонсож байгаа. За яг энд ингээд сууж байгаа ярьчих. Ингээд жолооч нар бөөнтэй байна. Хөш. Энэ жолооч нар Эрдэнэс 5-7-оос юу нэгж байгааг гэвэл тээврийн зардлаа тусдан салгаад эдгээр зах зээлийн үн тарифаар хууль дүрм журмд чи энэ дээр зогсоод байгаа юм даа. Ийм юм бүсэж байгаа үстэй. Тийм. Энэ жолооч нар та нарын нар дээр зогсож. Тэгж жагаад өмнөөс солиороод бирж юу нэ тэрэг төчиж жагаад доош суучдаггүй. За ингэ сонсож байна. Үгүй чи ойлгомжтой нь асууж байна. Чи наасны хах юм даа. Нөгөө чи зогсож. Жолооч нар гол ажлыг нуулж байгаа нь үнэн үү? Үнэн. Үгүй тэгээд хөдөлмөр хийсэн хүмүүс хөдөлмөрийнхаа тарифыг тэр нормативын дагуу авъя гэж штэ. Зөв биз дээ. Тэгээд та нар энэ дээр ажил хийлдэ. Танаа захиралчин гэж нэг үүргэлээ уулгаач одоо шагнал гардууд нь дараг дууц ингэж гараа явж штэ. Ажлаа явахгүй хөөрөө эдийн уулгаач. Захирал зайл хэрэгтэй штэ. Яг адилхан байр суурьтай байгаа шүү дээ. Жолоочны. Гэхдээ түрүүд хоногт ирсэн штэ. Түрүүд хоногт ирж яхад би та нарын оронд байсан бол заяа. Өдөд гэрээ хийсэн бүх компаниудынхаа төлөөдлийг дуудахад наадуул чинь хөлөг шиг ирэн та нарын өмнө заяа. Тэгэнгүүт нь за хэдүүлээ ингэя. Нүүрс тээврийнхаа үнийн тарифыг тусдан манахаас тэ тусдан салгая. Тэгээ хэлцээр дорох хэрэгтэй шүү дээ. Ямар ч арга хэмжээ авч эхлэегүй шүү дээ. Чадахгүй бол ингэж орондоо бөгөж байгаа зайлх хэрэгтэй. Өнөөдөр хардаа Австралийн нүүрс тээвэрлж байгаад ингээд хөгжлийн бэрхшээлтэй болсон бол өнөөдөр хойш бүх насаар нь тэтгэмж олгоно. Тэр үтгэл та нар харсан уу? Солонгос нэг өөдрөө ослоор хараар ажиллаж исэн Монгол залуу өөдрөө ослоор ороод хоёр үлгүү яг дөөшгч нь шахуу юм суугаа утсан байхад Солонгосын их хурлын дарга нь очиж өөрийн биеэр үйлчлэх хуугаад асуудлыг шийдэж байгаа юм боддоо. Тэгэхэд одоо баялагтай байсан Монгол гээ хуцаад байсан аа байна. Баялагч аа байна. Баялагч нь зараад мөнгө олоод байгаа үстэй. Та нар өндөр цалин аваад 30-аас энэ ч суучтаа нэг өмнө ажил хийж байгаа нэг цангалцаад байдаг гэдэг юм байна. Энэ суусч. Тэгээ төрд ажиллаж байгаа хүмүүс нэг пэдсэн занхаас суулгаачууд юу хийгүүлж байгаа. Тэг чи юу гэдэг? Орлуулалт маркетинг тээврийн газар гаргацсан. За чи юу гэдэг яханд? Тээврийн дарга юм. Энэ ч сууч. Чи тээврийн дарга юм бол юу ах хэвчээ шүү дээ. Одоо тээврийнх нь үнийг салгая, жолооч нарт өгье гэд санаачлаг гаргаад энэ юм ойлгодгүй захиралтаа албан тоотыг боловсруулж өгөөд тэр холбогдох байгууллагт нь өгөлдөө. Туулзараа дамжуулаад засгийн газар руу оруул. Шийдвэрлэлтэй. 7 хоног болгон засгийн газар хуралдаж байгаа шүү дээ. Гэхдээ та нарын санаачлаг гаргаа явууч шүү дээ. Би санаа гаргаж өгөх хэрэгтэй шүү дээ. Чи эдгээр зээл авдээ. 9 сая хангалттай зээл авч байна. Эдгээр махаа идэх зовоод 2 сая төгрөг авч чадахгүй. Чи 9 сая зээл авахдаа зүгээр энд ингээд таруулзаад бэдгээд гараа ташаантаа тулчаад нэг цаг бүртгүүч л авч байгаа. Яг нэг үг. Тээврийн шиг нэмэх. Жолооч нар чамаас хийдэг үйл ажиллагаа хийж байгаа. Жолооч цайд нэмэх. Жолооч нар чамаас хийдэг үндсэлд ажиллаж байгаа вэ? Эдгээр Машин дотор хонж байгаа. хоошгоо урдсан байхгүй юу? Машин дотор хонж байгаа. Хоол ундгүй явж байгаа. Сагнааргүй явж байгаа. 30 км газрыг 3 өдөр хонж байгаа. Тэгэхэд та нар зүгээр ингэж бэдэж байгаа 9 сая. Чи эдгээр зээл авдаг. 13 сая. Гэхдээ та нар болохоор өндөр цалин авдаг. Энэ мөйдөнд тостоо жолооч нар тэгээд уулын цалин авах хэрэгтэй юм уу? Энд төрш нэмэгдснээс бол заяа тээврийн компани жолооч Яг тэрийг ойлгож байгаа. өдөр доошоо явж байна заяа. Одоо 25,000 жолооч 25,000 жолоочийг цаана хар гэрн одоо хичнээн хүн баг уу? Тийм үү? Тийм шүү дээ. Тэгэхээр тэрийг бодож байгаа. Энэ тээврийн шиг та нар доошоо уралдуулснаас болоод тээврийн компани ганц жолооч ихгүй шүү дээ. Тээврийн компани дээр жолоочд бүгд доошоо явж байгаа. А хужаа компани болохоор угаасаа машины тэр бүс гэдэг юм байхгүй. Түшээ хийгээд жолоочгоо урдны сайд өгжөөл тэгээд болоо. Өөр асуудал. Хужаа компани. Монгол компаниуд асуудалтай орчих. Хөөс тэгээд ийм байна. Дарга нараа. Та нар 9 сая 13 сая танаас захирал бүр 30 сая цалин авч байгаа. Тэгээ эдгээр болохоор зэрэг баг цалин аваа. Эдгээр хэрвээ нүүрс тээвэрлэхгүй чи 9 сая чи 13 сая цалин авахгүй ч гэдэг. Авахгүй шүү дээ. Тэгээ голны нүүрс борлуулж байгаа тээвэрлж байгаа жолооч нар түрүүчээс хөгжлийн бэрхшээлтэй ийм болж байж байгаа. Гөлийгээ юу ч хийхгүй суугаад Юу байгаа шүү дээ. Өнөөдөр бид нэр танд ажиллаж байгаа орчин нөхцөл ямар байна?
Нэг аваад руу ороход тэрнээс суух нойлгүй байна. Эмэгтэй жолооч нар бидний дунд байгаа. Эмэгтэй жолооч нар байгаа. Тэгэхээр бид нэр орж наадруугаа ороод виза зогсох нойлгүй байгаа шүү дээ. Орчин нөхцөл ийм л байгаа шүү дээ. Одоо бидний цалин өнөөдөр та нар хэдэн төгрөг авч байгаа гэж бодож байна. Яг газар дээр бид нэр очиод ажиллаа хийхэд тоос шоронд дунд яг тэр нөхцөл байдлаар яг ажиллаа хийх явж байгаа хүмүүс. Тэр гушлахыг дээшээ гарч буулна, дээшээ гарч буулгана. Дээшээ гарч очино. Машина бариад тэр 20 гаруй километр газар бид нар 4-5 хоног ойжглоод явна. Зам дээр хоол идэн, босон болоогүй хоол идэн, үүдэн нойтоо хоол идэн. Иймэрхүү нөхцөл байдал бид нар яриад байвал өчнөө зар асуудал байгаа биднэрт. Тэгээд та нар ингээд сайхан оффист ингээд суучгаад 9 сая 10 хэдэн сая төгрөгийг цалин аваад явж идэг. Бид нар өнөөдөр гар дээр Тэгээд шойдгээд яраад дармаа 20 сая төгрөгийг цалин авч байгаа шүү. Монголын бүх Чимний дансны болгыг харах. тээвэрчд бүрдүүлээд Сартаа шүү. Сартаа шүү. Нэг сарын шүү. 90-ээс биш сартаа шүү дээ. Тэгэхээр сая төгрөгийн цалин авахд өнөөдөр нийгмийн даатгал шимтгэлэг хөнгөдөө улс нь 20% нь аваач. Гар дээр бид нар 700 мянган төгрөгийн цалин авна. Үнэн шүү. Бага байдал. Бид нар тэгэхээр яг энэ ацаа ачааныхаа нийт ханшных нь 20%-аар ягаад цалинжиж болдгүй. Тийм үстэй бид нар яг газар дээр тийм ажил хийгээ явж байгаа хүмүүс шүү. тэгээд Ийм асуудлууд амар их байна. Та нар энэ хүмүүсийн одоо ойлгож ойлгосон таанчтай. монголоор ойлгоно. Одоо та нар ингээд ямар ч ийм асуудлыг шийдэх чинь гэсэн юм байна уу? би юм. So тань зогсож байгаа. Ийм асуудлыг бид нар ингээд шийдэх гээд өргөн байх гэж байж гэнэ гэсэн цаас байна. Та нар наашаа зогсож байгаа. Тийш гол зогсож байгаа батууд. Гол зогсож байгаа. Үнэхээр дамжсан юм байна шүү. Тэр одоо мэрэгжлийн салбарын Би тав хэлээ. Хууль эрх зүйн ерөөсөй байхгүй ш байгаа. Өнөөдөр ч гэсэн гараа хийчих болно. Та нар нүүрсээ амнаасаа юм уу бэрч юунээр зарчиж байгаа. Энэ бол тээврийн хөрс биш. Ерөөсөй биш. Дээрээс та нар шууд хэлэх хэрэгтэй тэр худалдаа. За одоо манай Монгол улсын нутаг дэвшилтэд явж байгаа бүх тээврүүд тонн километр нь 350 төгрөг. Тэгээд болоо. Эдгээр яаж юм? Тэгэх юм бол тонн километрээр тооцож авах юм бол нэг тоннод нэг төгрөг жоохон доошо буулгах юм бол жолооч нар Хаш юу яа. Батуутрахаа. Ингээд чи зогсоод байгаа. Хаш чи ажиллаа хийж чадахгүй энэ үнд ажиллаа өгөх зайл. Би зайлгүй чи. Ягаад гэвэл энэ жолооч нар өнөөдөр асуудал их байгаад юу шийдэхгүй 9 сая төгрөгийн цалин авдаг гэд занхаагаад гарментаа гар шаачаа бэдэг гэдэг ах юм. Та ажиллая зөө. Эдгээр Монголын уурхаа болохоос эдгээр уурхаа биш. Та нар зайл мэдөө. яг чадахгүй. мөнгөднээ яг над дээр чи яаж юм. Энэ Монгол улсын нутаг дэвсгэр дээр байж байгаа уурхаа байхгүй да. Энэ нэг Монгол улсын намын дуулгаас дээр байгаа шүү. Тутамаас хойш бүгд одоо юу гэдэг Монгол улсын хууль тогтоомжоор явна. Хятад тийм Монгол улсын хуулийг одоо олон дарыг шиг хаач байгаа ерөөсөө байхгүй. Хэлцээрийг хийгээд Монгол улс өөрийнхөө нутаг дэвсгэр дээр өөрийнхөө хуулиар л ажиллаж байна. Энэ дээр дургуйцаад одоо юу гэдэг тэр хятад нүүрс ухаан болчихны тэр гэдэг шал худлаа үгүй юу? Худлаа. Тэр шиг худлаа юм байхгүй. За та нар одоо тооны машинтай бол нэг нь одоо энд сууж байгаа нь бодоорой заа юу. За бод жил нэг одоо юу гэдэг 250 км 330 төгрөгөөр хөржүүлээд дахиад 130 төгрөгөөр хөржүүлээд хэдэн төгрөг болох нь? 10 сая 720. За нэг ирээсэндээ 10 сая та нарыг авахд болох уу? Нэг ирээс жолооч 10 сая авах бүрэн боломжтой. За ёо. Чинийхээ гайч чамаас бай. Зөв энэ Батбаатарыг хуулийн дагуу юм хэлсэн үү? Мэдчихэж байна уу? Мэдчихэж байгаа шүү. Тэгээ ягаад тийм байж болохгүй байгаа? Ийм байхгүй юу? Чи тээврийн төлөлт гэж байна. Ногоо нойлж байгаа. Тээврийн төлөлт гэж байна шүү. Хагад их явах шүү. Тээврийн төлөлтөөр бол шүү дээ. Нэг ирээс нь одоо юу гэдэг юм? Нэг ирээ сард хэдэн ирээс иж болохгүй гэж төлөвлөх хэрэгтэй. Миний тооцож байгаагаар сард 7 явах хэрэгтэй. За та нар 5 явал та. 5 яв. Уртад шүү. Тий, уртад 5 яв. Огны асуудал бас 50 сая. 50 сая төгрөг. Эдгээр 20% нь ав. Тэгэхээр та нарын салбарт ижлэх очиж байгаа. Тийм шүү дээ. Бод тендерл энэ шүү. Офс юу ч хийхгүй энэ дарга баг 10 саяын цалин авч байна. Энэ дарга 13 саяын цалин авч байна. Эдгээр махаа идэж идээд төгслийн бэрхшээлтэй болоод
2 сая төгрөгийн цалин авахгүй үр цэлж шагаад амнасаа алдаад эрүүл мэндийн алдаа явж чинь. Энэ шудраг өссөн. Хөөс үнэн үү? Үнэн шүү дээ. Чи яг энийг зохицуулж чадахгүй дахин дөө Батбаатарт ажиллаа өгөөд бүр гадуугнаар хэлээ. Зайлгүй хэлж яах юм дөө. Чи ичих хэрэгтэй шүү дээ. Гэхдээ чи энэ жолооч нар болохоор зэрэг энэ нүүрсийг чинь борлуулах гээд өдөр шөнөгүй хэл гараад өөрхийн хужаанаар дээрлхүүлээд тэгэл одоо хонсоо олоо хадаад жидээд машин дотроо угаартаад аварт ороод уулны цалин аваад тоосонцор дэрүүл мэндийг хохироод насан богиносод явж байгаа нь үнэн шүү дээ. Тэгээд нэг дугуй анхан цалин будаа таарахад тойрогч байгаа аваар чаач амнасаа алдна. Гэхдээ чи тээврийн хүмүүс энийг хийж чадахгүй үсэн хүүрээр дарах юм гэдэг. За ойлгосноо уу? Тэгээд түрүү 7 хоногт ирээд шаардлага өгөө шаасан нэг петиц юмнууд зогсоод байсан өнөөдрийг хүртэл яагаад өржигдөр 5 хүн амнасаа алдлаа. Хөөрхөн нөгөө гаттын амралт 5 сарын 1-ээс 5 сарын 3-ны хооронд амралтын юм байна. Тэгээ 5 жолооч нэг машин сууж явж хагаад нүүрс тээврийнхаа машин дээр нарийнхан зам дээр шахуулж мөргөлдөө газар дээр өгсөн замаас болсон. Яг үнийг хэлэхэд Монголын тээвэрчид сүүлийн 21 жил Монголын төсвийг бүрдүүлж чадчих шүү. Тийм шүү дээ. Сүүлийн 21 жил шүү. Би 2005 оноос жигдэрсэн гэд бодъё. 2004 онд ирсэн. За одоо чамд ямар гаргалгаа вэ? Чи яриад тах. Чи дарга өөр яриад тах. Энийг өрж байгаа юм даа. Чи ямар салнаад байна? Чи биднээс цайдаа авч ирж ярих хэрэгтэй яа. Шахаж шаардж байна. Аль Батбаатар намыг өгч. За чинийгээр яах юм? Батбаатар хордоо юм ярьж гин үү? Тийм. Хол ортой юм ярьж байна. За ердөөс тооцоогоос бол юу байгаа шүү дээ. Уртын тээврийн ашиглалтыг яг ахын хэлдгээр манайх ашаа тогтолцсон байна тийм ээ. Тэр чинь мэдээд байна. Одоо яах хэвтэй? Чинийхээр яах хэвтэй? Батбаатар гаргалгаа хийж өгöd шүү. Чинийхээр яах хэвтэй? Чи гаргалгаа хийдэг. Би бол энэ дээр засгийн газраас холбогдох шиг Наа онцоо бүрэн хэрэгжих боломжтой. Гүгөө засгийн газрыг оруулах юм. Одоо байгаа би хуулийг ярьж шүү. Яг өнөөдөр хэрэгжиж байгаа. Монгол хятадын чи хөөсөө мэдхгүй юм тээврийнхаа. Тээврийн дагуу хуулийн дагуу жишг тарифыг зам тээврийн сайд гаргаад өгчихсөн. Тэгэхээр яад вөхөр хуулиараа наад хятад чинь нүүрсээ би өнөөдөр худалдаж явлаа 10 сая худалдаж явлаа гэхэд худалдаж авсан мөнгөө урьдчилаад өгчихчихл байгаа шүү дээ. Энээс гадна та энэ нүүрсээ 5 дахь уурхай ам дээрээс чи хэл гарах хүртэл тоон километр тэдэн төгрөг байд юм а. Тэрийг төлөөд зам тээврийнхаа ямтаа яриад та нар нүүрсээ аваа. Тэгэхээр Батбаатарын ярьж байгаа юм хуулийн дагуу засгийн газрын тогтоодын дагуу батлагдсан юм яриад шүү дээ. Энийг яагаад авч ирж чадахгүй юм бэ чи? Өнөөдөр одоо Эрдэнэс 5 толгой Жиргүй юм. толгой дээр үйлчилж байгаа нэг тогтоол байгаа. Энэ биржийн тээврийг Хөөй. Тогтоодыг хэн гаргадыг? засгийн газар Хуулийг хэн гаргадыг? улсын их хурл. Их хурлаар батлсан хууль нь 34 өдөр дээр нь юм уу? Засгийн газрын тогтоод дээр нь юм уу? Асууж чамаас том даргаас. Хуулиндаа байгаа хуулиа мөрдөлтөө. Мөрдүүлж чадахгүй та нар зайл гэдэг нь ойлгож байна уу? Одоо энэ баашинд байна шүү дээ. 100 хийцгүй уулгаад сууж байгаа. 2 хийцгүй уулгаад чинь энд байна. Чаашлаад бүр дарга нарын нууц амаргууд байгаа шүү. Ороод лавдад явах харуулна шүү заа юу. Би бүр нэртэй утаа ярина шүү уулгаач нараа. Танаа баг хамгийн баг цайлан чамтай ажиллах 9 сая явж байгаа. Эрдэнэс 5 толгой Эрдэнэс Монгол дандаа дарга нарын нууц амаргууд садар мөн овчнууд байгаа шүү. Зайл та нар. Яаж хэлвэл ойлгох юм овчнуудаа. Тэгээ юу ч хийхгүй нэг хэзээ хийцгүй уулгаачуд энд сууж байна. Тэгээ худлаа хуцаад бэдигээл нэг уурхай хуц сүмсчнөр чи уургаач болчихоо. Та нар энэ уурхай дээр очиж ажиллаа чи энд хүрээ их гэдэг. Энэ тээвэрчдийн дунд очиж ажиллах чи заа юу. Энд област Улаанбаатар чиний хийх ажил байхгүй. Чиний ажлын талбар дээр урд одоо зогццэгээс гашуун суугаад зам дээр байгаа ойлгосноо. Тэгэхгүй энд ингээд зөөлөн заа зуудлал дээр патентаж орлоо. Худлаа хуцаж гарч тамиг татчаал, копи уучаал, худлаа пентиг аал, гараа ингэчаал. Нэг юм пентиг суулгаачлаа. Давраад ах юм. Чи одоо би 7 хоногийн өмнө ирэхэд чи тэнд пентигээ сууж ирсэн. Би чамтай гар бариад гарсан. Санаж гинөө. Би санаж ин чамаа. Гэхдээ чи яагаад энийг засгийн газар руу наад нэг цэрэг самбуу гэж нэг үүргэсэн худгаач ийм Батбаатараа хэлж байгаа шиг хуулийн юм байна, тарифын юм байна. Жолооч нарыгаа тээврийн өсөг ингэ салгаад ингээгээд авч хэлбэл санаачлаг гаргаж чадаагүй юм чи. Үгүй санаачлаг гаргадаа чадахгүй зайлтаа. Ард түмээ эдлэг харж гинөө. Ийм ажилгууд дураакуудаас болж Монгол улс хөгжихгүй байгаа. Ийм норснуудаас болж жолооч нар хохироод байгаа. Монгол улс хөгжихгүй байгаа нь ерөөсө хөндөө байгаа. Гадны хүчин зүйл байхгүй. Төр засагт ажиллаж байгаа паразитууд эднэр, вампирууд. Болохгүй зайл мэдүү.
Чи нэг ус төрчний шахаагаар дарга хийж байгаа. Эдийн Америк аваад. За чамд ямар гаргалгаа вэ? 13 сая цалинтай дарга. Энэ Батбаатаргийн ярьж байгаа хувь дүрм журм мөн үү? Бид нар бол одоо төрийн худалдаа авах хууль ажиллагааны хуулийн дагуу тендерээс хөрөнгө оруулаад тэрэн дээр бол тээврийн компаниуд үнээр худалдаанд оролцож байгаа. Хой. Тэрийг та бүхэн бол бүгд мэдчихэж байгаа. Хой. Батбаатар чамд нэг юм яриад штэ. Энэ зам тээврийн тухай хуулиа хөш. Энэ жолооч нарын тээврийн тарифыг хуулиар тогтоогоод өгсөн байхад та нар өссөн гацны нүүрс бордуулах үнэтэй зам тээврийн хуулиа хольж салгаж яриад байгаа юм бэ. Тэр тээвэрт Чамд энэ нэгдүгээр хол хоёрдугаар хол хоёрыг салгаад идэх чи хольж идээд байгаа юм шүү. Салгаад идэх гэж юм чамд. Яс юм ойлгодгүй дүнхгүй дураагүй. Гү тийм үстэй Батбаатархаа. Энэ зогсож байгаа Батбаатархаа. За л. Энэ мэрэгжлийн автоёрын инженер зөвлөх инженер хүн чамаг бодвол. Хоёрд ямар цог вэ? Чи зөвлөх инженер үү? Чам зөвлөх инженер цог байна уу? Нүүрс зарах. Хөөш энэ хараа Батбаатархаа байж байгаа. Энэ зөвлөх инженер нь гудамд ингээд бүх юмаа мэддэг ажилгүй шааж байгаа. Энэ нэг зөвлөх инженер биш автоёрын талаар аач мэдэхгүй нэг дарга худлаа хуцаа тэнхээгээ зогсож байгаа. Чи шиг зогсдоо. Энэ хараа Монгол төрийн ялгаа ерөөсөө энэ бид нар хөгжихгүй байгаа новш нь энэ байгаа байхгүй юу? Та нар зүгээр чаддагт нь ажиллаж тавьж өгөө зай. Та нар хүн жолооч зам дээр өгч чинь, нүүрс чинь тээвэрж өгч чинь, хорогдож чинь. Тэгээ та нар цусыг сорж чинь. Үнэн биз дээ? Зүгээр зай гэдэг гай болж байгаа. Биш миний дүнрээ та нар биш үү? Нүүрс зарах юм яриад байх юм. Чи бол нүүрсээ зарна. Зөв тэр хуулиараа. Чи нүүрсээ зарсан нүүрсээ яаж чи хэл гаргах вэ гэдгээ л ярих хэрэгтэй байхгүй юу? Тэр чи өөр хуулиараа, өөр гэрээ хэлцээрээр яв. Тэгээ та нар бүгдээрийг нь авч идэх гээд ингээд дайраад байгаа байхгүй юу? Биш байхгүй юу? Наад чиний зарсан нүүрс, дансандаа нүүрсний үн улсын төсөвт орно. Наад зөөсөн усууд хийсэн ажлынхаа мөнгийг аваад ингээд тойроод байгаа. Бид нар өнөөдөр нүүрсээ тээвэрлчихэд одоо Эрдэнэс 5 толгой офс руу орох их байхгүй шаацсан. Хөөш бид нар орё ийшээ орё. Тойроос гадна өчнөө он чи 200 удаач байгаа барьцээ. Барьц нь ард түн барьцсан шүү дээ дарга нараа. Хөөе. Учир л ерөнхий сайд Монголын байгаль царай чи энэ байна. Ахын нарын чи үлдээсэн далдрын нийгэм энэ байна. Өөрөө залуу хүн одоо хиймэл оюун ухаан даа юу гэлээ одоо тэрнийхээ дагуу хөгжүүлээд хурдлаадах, шуурхаа ажиллаадах, асуудлыг хурдан хэлцээд ууч. Одоо түрүүчээс нөөрхийн ингээд энэ харалтаа. Энэ жолооч ингээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн болцсон. Хар. Чадвараа алдсан. Ингээ жолооч нар өөрхийн ингээд авсан цалин байхгүй ингээд түрүүчээс ингээ ирээ явж гин. Тэгээ энэ хэдэн милийн суулгаачдыг хараа. Ингээд 13 сая цалин авна, 9 сая цалин авна хийж байгаа юм байхгүй. Энэ автоэврийн мэрэгжлийн зөвлөх инженер хүн, автоэврийн хууль тариф бүх дүрм журмаа мэддэг хүн гудамд ажиллагүй. Энд юу ч байхгүй нэг даргын сугны ус дарга 9 сая цалинтай. Ингээр Монголд хөгжихгүй заяа. ар гэрээ амьдрал авах шин. Энийг та нар нэг ингээд ийм шийдвэртэй юм хэлж өгөх. Шийдвэртэй ажил хийх, шийдэг юм шин. Болгоо зохицуулаад өгч тахуу. Гойч юм байна. Бидний амьдрал үнэхээр авж байгаа цалин хүрхгүй байна. Ажлах нөхцөл маань бид нар хүнд байна. Ийм учраас бидний энэ ажлах нөхцөлийг хүнд нөхцлөөр бидний тэтгэврэх хэмжээний өмнө хамраглагаад байна. Тийм үстэй. Иймэрхүү нэг жоохон нийгмийн асуудлыг шийдээд энэ дадлын хүнд нөхцлөөр төлөв болох хэрэгтэй. Тийм болгомоор бидний орчин нөхцөл үнээр одоо нөхцлөөр ч юм уу тийм. Хоёр та нар цагаатанд орч үзсэн үү? Үзсэн үү? Тэгээ юу үзсэн? Яахаар байна хоёрынхоор? Мик ава яриад тах та. Гэхдээ хоёрынхоор яах ёстой энэ цагаатанд? Яриа гэж хамаагүй битгий айж хамаагүй нөхцөл хүнд байгаа гэдэг үү хэлж байгаа тийм. Тэгэхээр бид нар бол өнөөдөр яг улсын хууль зохиолын дагуу тэр зохиолоо шалгуулаад хамтдаа ажиллаж байгаа компаниуд энэ үйлдэл шалгарч байгаа. Тэр компаниуд таазууны бол зохиолын болсон одоо таны яриад байгаа тэр үнээр бол бид нар энэс бид нар доогоор өөрсдөө тогтоогоо компаниуд өөрсдөө үнээр болоод хамгийн багадгүй та нар гэж байна. Хөөш. Над руу ингээд би байштай. Сайн дураараа ингээ яваад байх надад үндэ зав алга. Жолооч нарын хүсэлтээр явж байгаа гэдгийг ойлгоорой. Сая хэвлэл мэдээлэл дуутахаар бүгд засгийн газартаа хаалтын гэрээ шаацсан. Олон дагагчтай сайтууд. За нэг тэгээ одоо энэ хараа. Энэ жолооч нарын олон мянган группт бүгдэнд нь бий байна. Хараа. Ингээд намайг өглөө очиж цугл гээд ингээд би зарим нь сонсч амжихгүй байна. Төслүүдийг ойлгож байгаа. Миний автоматсан садамжсан жолооны тэрийг бариад өгдөг хүмүүс байгаа. Би автоматсан садын дунд байгаа. Тийм үү? Бүгдөө л ийм баггүй юу?
хүний асуултанд хариулах гэж битээ яа. Би хэлж штэ. Тээвэр худалдаа авах хоёр чинь тусна гараа. Та нар ингэж яхаа хооронд салгаад за бид мэдэхгүй. Та нар нүүсээ мөнгөний төлсөн үнэн. Одоо хэл гаргаж миний кемпээр авиж буулгах гэж байгаа бол аман дээр бай. засгийн газар хоорондын хэлцээрийг хийцэн. Энэ байгууллагууд очиж мэднэ. Тэр байгууллагууд яг үгүй тоон хэлбэр бид өгөхөөр тус. Тээврийн хан шиг биржээ салгаад өгөл гэж байгаа. Салахад яагаад болохгүй гэж гагнаа ийдсэн юм уу? Тээвэр шиг Ямар юмны ихэр үлээ нөгөө төрхтөө нөгөө наалтсан дүрдэг ч. Сяам ихэр шиг болцсон юм уу? Нүүрсний тээврийн хан шиг биржийн ханшаа салгаж болох уу? Сяам ихэр шиг салахгүй нагаа ийдсэн юм уу? бид нар өгч болох юм байна. 2004 онд шүү дээ хятад очиж би бүр ингээд өөрөө очиж хуваараа судалгаа хийж авахгүй. Судлахад тоон километрийн нэг могоор дээшээ доош явхад хятадын засгийн газар яадаг гин. Дуун сонсогдохгүй нь Засгийн гэж. газар дотроо бүү юм болдог гэж байгаа байхгүй. Тэгээд тэд нар юу гэж намайг боломжлож байна гэхээр танах сая тоон 500 байсан таныг ирээд энд 3 хоногоо хоолой 50 яа болцсон шүү дээ. Ингээд савд болдгоо маа энэ тээврийн өсөж чинь. Энэ чинь ингээд савлах гэдэг нь бол нөгөө ус юмнууд амар болж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг төгрөгийн зөрөө гадаг болохгүйгээр л явах юм бол нүүрс нь хэвээрээ. Бүтээгдэхүүн солигдоогүй болцтой. Нүүрс нь хэвээрээ. Зам нь өдөр болгон агшил сонгохгүй яг хэвээрээ. Ийм нөхцөлөөр за чи нөгөө хүн чинь за би эндээс 10 саяг авахын тулд тээврийн үсгээр тэдэн саяг төлөй шүү гэдгээ өөрсдөө мэдсэн байгаа шүү. Тэгж байх юм бол бид Монгол өөрөө өччих гээд шүү. Эдгээр өөрсдөө цалинтай байх гэдэг шүү. Тэгэхгүй болохтой зэрэг нэг өнөөдөр 300 км болоод маргааш 200 болоод нөгөөдөр 50 км болж ингээд зам агшаад байгаа юм биш үү? Нэг л замаа. Бүтээгдэхүүн яг нэг хэвээрээ. Арчдаг нь нэгээр. Яг хоо нөгөө коуши цаа моноос болоод нэг 2 3 30-40 кг дээшээ доош зөрж өгөх. Жингийн зөрөө гарч магадгүй. Нойтон юу да. Хуурстаа болсон. Тэрнээс биш энэ хуучлаараа эдгээр ч гэсэн бүр дотор заамж тааштай хэлцэхгүй шүү дээ. За би өнөөдөр ажиллаад 5% надад тэдэн сая төгрөг цалин ирнэ гэдэг өөр ойлгоцсон байна. Бүр ухаантай шүү дээ чи. Тэгээ Монголыг 20 жил авч явчаад одоо тэр 30 настай байсан хүн одоо 50 болсон явж байгаа. Бүгд одоо төчөлтэй болцсон байна. Төчөлтэй тэр амьдрал нь хэв үвээрээ. Энд тэгээд оос цугаад байгаа усуудын амьдрал нь дээшлээд ийм байж болохгүй гэж одоо мөнгөний дүүг лайвээр би өөрөө ирж би ярьж. Гүг жолооч нар намайг өглөө цуглаа хүрээдрэл гэсэн. Үнэн биз дээ. Одоо нэг энэтэй холбогдсон 20 гаруй жил холбогдсон хүнийхээ өдөр би ирж. За одоо ингээд мэрэгсэн инженерүүд нь нийлж жолооч нартай. Зөвлөдөг хуулийн дагуу мэдлэг боловсролтой хүмүүс нэгдэж байна. Та нар юу юм бэ? Энд нэг 100 баажка байгаа. Бид нар энэ ч 1000 жолооч цагсааж бас чадхаар биш үү? Та нар 1000 удаа бол ажил хийнэ гэвэ үстэй. Чадна гэсэн биз дээ. Ажлаа хийгээд гарууд юусаар зураад Зураа явж байгаа шүү. Би зүгээр лайвдч байгаа хүн. ганцхан гашуусгаатай энэ замын асуудал биш. Энэ бүх бомбууд тэн дээр ийм байгаа. Бичгтийн бомб байна. За энэ хангийн бомб байна. Шивээ өргөн байна. Нүүрс зөөж байгаа бүх бомбууд ийм байна. Хөшөөд энэ болгоныг бүгдээрээ засаж явуулах хэрэгтэй. Жолооч нарыг бүгдийг би урайлж байна. Энэ лайв үзэж байгаа хүмүүс бүгдээрээ сайхан нэгдээ. За одоо ингээ хэдүүлээ бөөнөрөө яваад Монголын Эрдэнэсийн нэр барьсан 70 вампир тэргүүтэй хулгайч нар руу Эрдэнэс Монгол руу очин заяа. Тэд нар гашуун сугаад авц замыг хариуцдаг. Заяа. За та нар ингээд нэг жоохон сэтгэл гаргаад ажил ахын дүүнрээ. Үг даана үсттэй. Гэхдээ энэ жолооч нар ингээд ийм болсон жолооч нарыг харахаар уур хүрнэ үсттэй. Тэгээд та нар жолооч нарыг төлөө ажил чадахгүй л зайл ахаж чулуугүй л ойлгосон ахын дөө. Бодоодрох хийснийг өдөр болго ирнэ заа юу. Өнөөдөр орой ийм ажил хийлээгээд танилцуулга над руу явуул бидэн л үү заа юу. Одоо ингэ засгийн газар руу танилцууллаа. Тэр нүүрс биржийн үнээр авсан компаниудад дууд заа юу. Гаргалгааг чинь заагаад өгье. Ойлгомжтой юу? Болохгүй асуудал ерөөсөө биш. Тэр сайн ихэр үлээ. Тэднэр шиг наач яг нүүрс тавир чинь заа юу.
Тэгэхээр нүүрс тээврийн компаниудыг дууд чи жоохон иш зогсож байгаа. Нүүрс тээврийн компаниудыг дууд. За дээрэс нь наад энэ тээврийнхаа тарифыг тусад нь ялгыг салгыг гээд шаард хөргөгчийг өргөж барь. Засгийн хурал дэмжиж өгөх нь тодорхой. Яг тэгвэл засгийн газар иргэдийнхаа төлөө ажилтгийг ойлгосноо. Тээвэрчлүүд чи иргэд мөн үү? Тий. Их хурал чи иргэдээсээ сонгогддог. Иргэдийн сонгоцсон их хурлаас засгийн газар томилогддгийг. Засгийн газраас та нар одоо ингээд томилогдоод бидний боодын бор зар зүйг ойлчихсон. Боос болоо шаагаад байгаа юм ерөөсөө байхгүй заа. За ингээд ажил болго маргааш нэг өдөр 90 ма ярих юм байвал ярих энэ дөөшө зогсож байгаа яар. сайн байна. Би санал Чангаар яханд доо. санал логистик компани жолооч төлөвлөж ирсэн. Би бол уртад явдаг жолооч. Одоо таавар бол хэлсэн шүү дээ. Зам тээврийн хариуцсан дараа Тээвэр. за тэгвэл уртын замын байгааны хэсгийг одоо мэдэх. Яг ямар байна? Тэн дээр өдөрт баг нэг тэр байтгаа хүн өнгөрч байна. Өнгөрдгөө маа машин зэрэг аваад осолд оруулж байна. Мэдхөө. Ортой зогсож. Баян дамч. Дахир дутуу болж байна. Дахир дутуу болж байна. Тэгээд ямар инженер тэр замыг засдаг юм бэ? Зам болцсон байхад шороо хийгээд зам ханддаг юм. Тэр инженер чи ямар хүн байдаг вэ? За тэр инженер дээр дараа нь очино. Чи новшин замаар эднийг нүүрс тээвэрлэж байгаа мэдж байгаа юу? Зүгээр эднийг новшин зам дээр явуулж байгаа, тамийн зам дээр явж байгаагийн хариуд тээврийн зардлыг нэмэгдэх гэж энэ жолооч мөн үү? Замын асуудлыг тусдаа орно. Аль насыг яг дээс нүрээр дээр тавьж өгч байгаа шүү. Би өнөөдөр дугуйгаа харлан барин зөв баруун гараг Энэ ингэ барьж байгаа. нэг нь Яг ингэ барьж. юу шороор урдаас. Ингээд. Тэр болгон дээр бултаж ингэж л явж байгаа шүү. Хизээч гэж магадгүй нөхцөл явж байгаа. Манай жолооч нар бас юу штэ. Одоо ингээд нэгдээд хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй ингээд жоох асуудалтай удах юм бол энэ тэр зам ам хаах тийм үү? Энэ уурхаар зогсоох тийм асуудлыг бол өрөөсөө тийм юм дээр сүлдөө штэ. Итгэж одоо энэ заавал хийчих. Тэг. Хэрвээ энэ асуудал шийдэхгүй удах юм бол 10 хоног сар тийм үү? Удах юм бол одоо энэ уурхаар зогсоохаар хэмжээ, зам хаахаар хэмжээ энэ дээр одоо хаана гэсэн жолоочууд бүгд байж байгаа. Би бол очиж уулзгаа. Хэрвээ шийдэх бол замын тэнд нь хаана Тийм учраас энийг хийчих. Тийм ээ. Одоо өнөөдөр ингээд дараг 20 мянган жолооч Монгол орны өнцөг дүмбрээс байгаа. Тэгээ зарим нь ингээд хөдөөнөөс ирж чадахгүй байна. Эднэр төлөөлж байгаа шүү, ойлгосноо? Бүгд бэж чадвар бүгд дэмжиж байгаа. Хэрвээ энэ шийдэгдэхгүй удах юм бол угаасаа зогсоо. Та нар хүний нэмэгтээ өөрсдийг байцуулж байгаа зохицуул заяа. энэ ставлгаа бол Монгол улсын Та нарын халааснаас гарахгүйгүй. Хөөе. Та нэг юм ойлго. Та хоёрын халааснаас гарах гайгүй шүү дээ. Монголынхаа баялгаас зөөж өгсөндөө тээврийн үлсэл авъя гэж байгаа. За юу. Та хоёртой адилхан 9 сая 13 саяын цалин авъя гэж байна. За юу. За юм байна. За хоёр одоо ш манайхаа одоо цөөхөн хэдхэн минутын дараа Монголын эрдэнэсийн нэр барьсан Эрдэнэс Монгол вампирууд дээр очлоо заяа. За энэ 5-7 хоног хэдэн хийцгүү дарга нар дээр ирлээ өндөр цалинтай юм байна. Нэр хичээчээ. Нэг том өндөр цалин шаацсан. Гэтэ та нар юу ч гүйгүүлээгүй нахын дөнөр заяа. Чи өнөөдөр автоеврийн салбарын дарга чи том дарга нь бол өдөрт хитэн жолооч нарыгаа цалин үлсийг дээш нь тэнгэр тулгацсан л байна. Сэтгэл алгадаа яанда өөрийнхөө хүүхдүүд чиг өөрийнхөө ах トゥ хамаатан садан шиг аав ээж шиг хитэн жолооч нараа гэр бүл гэж бодож хайрлаж ажиллацгаа. Төрд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлтэй үйж ажиллана. Төрд өнөөдөр 36 жил сэтгэлгүй уулгаас нар ажилласан учраас монголчууд ингэж улан дамжирдаг. Яг та нар шиг хүмүүс. Ойлгосноо? Чадахгүй бол зайлах хэрэгтэй. За яа. За юм байна. Нэр үн сэтгэл алгаа, сэтгэл алга. За хэдүүлээ яана. Эрдэнэс Монголын вампирууд руу явцгаая. За төрүүлж байгаа манайхаа Эрдэнэс Монгол руу одоо очино. Энд байдгийг. энд байж. Үнэгээр төрөл. Энэ. Энд байгаа. Тэр шорон шиг хаагаа ицсэн малгайчууд. Хойгуур тойрох юм байна. Энэ араа шорон шиг ингээ хаалт шаацсан. Уг нь бол энэний цаана Эрдэнэс Монгол байгаа байхгүй юу? За ажлаа олгохтойгоо ойлгосноо.
хатан дракуудыг